За юу цаана Rusty байна. За жогийн сувг дээр хөлбөмбөгийн сэдвтэ өөр бичлэгүүд хийж эхлэх санаатай болоод удаж байгаа. Гэхдээ хүссэн хэмжээнд ерөөсө болохгүй байсан. За тэгээ өнөөдөр ер нь бол эхлүүлж байна. За эхнийх нь болохоор 442 гэдэг хөлбөмбөгийн алдартай сонин сэтгүүл байсан. За одоо бол вебсайт гэж илүү явах бах тийм ээ. 442-гээс 2 өдрийн өмнө Премьер Лигийн баг болгоны Премьер Лигийн өрөөнд хамгийн олон тоглолт хожигдолгүй байсан цувралуудын талаар нийтлэл орсон байна. Энийг хэдүүлээ харъя. За энд мэдээж одоо бол Crystal Palace клуб бүх тэмцээний өрөөнд шүү. Гэхдээ бүх тэмцээний өрөөнд 18 тоглолт хожигдоогүй явж байгаа. Европын топ 5 лигийн бүх багууд донд бүх тэмцээний өрөөнд хамгийн олон тоглолт хожигдоогүй явж байгаа Crystal Palace 18 тоглолт байгаа. За сая өнгөрсөн шөнө конференц лигт 19 болгочих шиг боллоо тий. Хоёр тэгээр юутай тоглолоод анхныхаа Европын тоглолтод тоглолоод хоёр тэгээр хацаатай хожиж байгаа харагдсан. За ингээ 19 болж байгаа бах. Барселона ард нь 9-тэй байсан. Тэгээ сая хожигдсон. Ийм байгаа. За энэтэй холбоотой энэ нийтлэл бол илүү ойрхон гарч байгаа гэхээр буруудахгүй баха. За хэдүүлээ харъя. За ер нь YouTube дээр бол иймэрхүү маягаар сонин сонирхолтой дата статистик мэдээллүүдийг бас тусдаа бичлэг болгоод оруулаад явъя гэж бол бодож байна. YouTube суугийн маань аль бисны партнераар Aura брэнд ажиллаж байгаа. За бас мэдээж Milwaukee Polaner брэндүүд маань энэ суугийг маань бас дэмжиж ажиллаж байгаа. Мэдээж Jogo Bonito Show подкастын хамтрагчид шүү дээ тийм ээ. За хэдүүлээ харъя. За Премьер Лиг өрөөнд мэдээж Арсенал номер 1 байх нь ойлгомжтой. За гэхдээ харъя. За энэ өдрөд бол бүх баг нэг багаас бусна бүгд хожигдсон. Crystal Palace хожигдоогүй байна. За Crystal Palace-тай мэдээд холбож шинийг оруулсан байгаа. За нэг уншуулчих. За Арсеналын Invincible мэдээж хамгийн алдартай тийм ээ 49 тоглолт бол хожигдоогүй 49 50 дахь тоглолтын дээр Манчестер Юнайтед хожигдсон байдаг. За тэр тоглолтын шүүлт бол нэлээд асуудалтай босноор алдартай. За Ливерпул бол 19 оны 1 сараас 20 оны 2 сарын хооронд бол ковидтэй яг тэр хоёрын хооронд бол 44 тоглолт бол хожигдоогүй гэж байна. Тэгээд амжилт юм байна. За Челсигийн анхны төрөө бол анхны төрөж яг уу Жозегийн анхны төрөө бол бүр агуу шүү дээ, тэ. 15 гол алддаг үлүүдээ бүтэн уйлалт, тэ. За тэгээ ингээ харах юм бол 2004 оны 10 сараас 2005 оны 10 сарын хооронд нэг бүтэн жил 40 тоглолт хожигдоогүй юм байна. За Манчестер Сити. Одоогийн байдлаар Ситигийн түүхэнд Премьер Лигийн түүхэнд хамгийн олон тоглолт хожигдоогүй нь 23 оны 12 сараас 24 оны 11 сарын хооронд 32 тоглолт хожигдоогүй байдаг юм байна. За энэ донд нь бол дөрөвдөх хөлрлөө дараалан Премьер Лиг аваад амжсан 23 оны 5 сарын сүүлд. За миний хоолой хамар жоохон тааруу байгаа шүү хүмүүсээ sorry. За Манчестер Юнайтедийнх бол 29 тоглолт байдаг юм байна. 29 тоглолт байдаг юм байна. За 98-аас 99 оны улиралд бол 29 тоглолт дараалаад хожигдолгүй явж байжээ. За Nottingham Forest 95 оны календарын жилд 25 тоглолт хожигдоогүй явсан гэж шүү. За тэгээд 11 сард нь Blackburn Rovers хожигдсан байдаг юм байна. За 97 онд доош унсан. За тэгэхээр бас айгүй хурдан унсан байна те. Ямар амар амжилттай явж байгаад хурдан унсан бас харагдаж байна. За Newcastle United Eddie Howe түүхэн амжилтыг нь тэнцүүлсэн юм байна. 23 оны 2 сар хүртэл 17 тоглолтод Премьер Лигт хожигдолгүйгээр амжилт бол тогтоожээ. За тэгээд Ливерпул хожигдсон ч гэсэн аврагын лигийн эрхээ бол авсан гэж. За Leeds United бол 34 тоглолт 60-аад онд бол хожигдоогүй явж исэн байдаг юм байна. За гэхдээ Премьер Лигийн амжилт нь 14 тоглолт хожигдоогүй явсан гэдэг юм. Премьер Лигийн 2 дахь улиралд гэж байна. Тэгэхээр 93-аас 94 оны улиралд 14 тоглолт хожигдоогүй явж байжээ. 5 тоглолт дараалж хожиж улирлаа эхлүүлж байсан биш үү. За Tottenham Hotspur за Pochettinoгийн удирдлагад ор юу гэж байна? 15-аас 16, 17-аас 18 оны улирлуудад 14 тоглолт тус хожигдолгүй болол явж исэн байт юм байна. Айл нь Pochettinoгийн улирал юм байна. Pochettino бас улирал байна. За Aston Villa 98 онд John Gregory гэдэг асуужуулагч ирээд 14 тоглолт хожигдолгүй явж байжээ. 98 оны календарын жил 97-аас 98, 98-аас 99 оны улирлуудын дунд 14 тоглолт хожигдолгүй явж исэн байна. Brentford Brentford-ийн хувьд бол мэдээж Премьер Лигт орж ирээд удаагүй байгаа. Thomas Frank тасалжуулагчийн удирдлагадор 22 оны 10 сараас 23 оны 3 сарын хооронд 12 тоглолт хожигдолгүй явсан. За энэ тэгэхээр бас амар шүү те.
6 хожиж 6 тэнцсэн Ливерпул Манчестер Ситиг хоцсон гэж байна. Дээрэс нь Брентфорд ч энэ үед орж ирээд удаагүй байсан гэсэн үг. Брентфорд шиг орж ирээд удаагүй байгаа баг 10 сараас 3 сарын хооронд хожигдлын өнөдөг бол амар шүү дээ. Энэ чинь Christmas-ийн үед харж байгаа. Christmas-ийн үеэр 12 сард Boxing Day энтергээд нийт 5-аас 6 тоглолт хийж байгаа тий. Одоо жишээ нь та санаж байгаа бол Юрген Клоппын Ливерпул бол удирдлыг гоё эхлүүлээд 11 12 сард хамгийн их ундаг байсан шүү дээ тий. Ялангуяа за тэгээ араас нь 1 сард хэцүүж байгаад 2 сараас агуус хэрэгдэг. Ер нь бол ийм жишээ нь байсан. Тэгэхэд Брентфорд бол 10 сараас 3 сарын хооронд 12 тоглолт хожигдлыг авсан байна гэдэг бол үнэхээр мундаг байна. Тэр үйлрэлийг бас сэргээж хармаар санагдаж байна. За Crystal Palace. За Crystal Palace яг одоогийн байдлаар бүх тэмцээний өрөөнд 19 болцсон байгаа. Сая өнгөрсөн шөнө Европа Conference League тоглосон. Юутай UEFA бол бандаад эзэн мэдзэнтэй янз бүрийн юмны асуудлаас бол бандаад Европа лигийн эрхийг авсан боловч Conference League руу унгаасан. Оронд нь Nottingham Forest эрхийг авсан. За Nottingham Forest оронд нь эрхийг авчаад сая Европа лигт бол хожигдчихлоо. Ямар багт байла тэрийн санахгүй. Гэхдээ явц хожигдсон Marinakis их ууртайгаа харагдан лээ. За зураг нь бол Адам Wharton байна. За Crystal Palace бол бүх тэмцээний хүрээнд 18 тоглолт хожигддаг байгаа. За Premier League-ийн хүрээнд бол одоогийн байдлаар 12 тоглолт хожигдоогүй явж байгаа юм байна. За дундуур нь Европын нэг тоглолт. За тэгээд Европын тоглолт болон Европ 2 дахь тоглолт юм байна шүү дээ бодоодсон чинь тий. За тэгээд холбооны цом төрүүлсэн Community Shield бас байгаа тий. 2 цом аваад амжицсан байна. 18 тоглолтонд Оливер Глазнер дасалжуулагч мундаг явж байна. За Bournemouth Андони Ирола дасалжуулагч удирдлага дор мэдээж рекорд нь байгаа гэж бол бодож байна. За 2024-с 5 оны үйлрэлт 11 тоглолт араалаад хожигдлгүй байл явсан гэж байна. За тэгээд Ливерпул дээр очиод бол зогссон юм байна энэ амжилт нь. За тэгээд 2 сард бол 25 оны 2 сард зогсжээ. Ирола Глазнер хоёр бол ер нь өөрсдөө үнэхээр мундаг дасалжуулагчд юм аа. Мундаг одоо man management гэдэг байгаа шүү дээ. Тоглогчдоо яаж менеж хийх вэ? Бага тоглогчдоо яаж одоо хамгийн сайнаар ашиглах вэ? Бага тоглогчдоосоо хамгийн сайныг нь яаж гаргах вэ гэдгийг үнэхээр мундаг мэдх юм аа. За тэгээд эн чинь одоо юу гэдэг бид нар ингээ FIFA ч юм уу Pro Evolution тоглож байгаа юм шиг зүгээр ингээ тактик дээр тоглогчдын үзүүлэлтийг харж яснаа тааруулах биш энэ хүнтэй харьцаж байгаа амьд хүнтэй харьцаж байгаа шүү дээ тий. Бүгдээрээ л ямар нэг байдлаар эготой, гэр бүлтэй, одоо асуудалтай, хувь хүний одоо юу гэдгийг характерын сайн муу талтай ингээл хоорондоо таарахгүй хүмүүс чинь ёс заншил, хил, шашин шүтлэг гэж өчнөө юм дээр мэдээж зөрөх таарах юм байгаа. Энэ бүхнийг менеж хийх гэдэг. Яг мэдээж Ирола ч юм уу Глазнер ганцаараа биш л дээ харьяа алба гэж байгаа. Гэхдээ одоо ахалж ажиллаж байгаа хүмүүсийн хувьд бол үнэхээр мундаг юм аа гэдэг нь сүүлийн жилүүдэд маш сайн харагдаж байна. За Эвертон Данкан Фергюсон удаа энэ ч одоо тий Рүүни Данкан Фергюсон хоёр баг шүү. За уучлаарай миний хоолой хамар амар байгаа шүү. За Премьер Лиг нэртэй тэмцээн шинэ эхэлснээс хойш Эвертон байсаар ирсэн. За 11 тоглолт хамгийн олондоо бол хожигдоогүй явж ижээ. 2 удаа энэ амжилтыг тогтоосон юм байна. 10 онд 12 онд гинэ. За хуулинд нь бол 3 сараас бол эхэлжсэн байдаг юм байна. Сонирхолтой юм те. Нэгэн дээр Рүүни байсан юм бах та. Зааж та Рүүни байсан байх гэж байхгүй. Энэ зүгээр Рүүнитэй зураг оруулчих. Түүнээс хойш 10 12 он гэхэд Рүүни бол байхгүй шүү дээ. Бас сони Рүүнитэй зураг басан те. Юу лээ? Гүүс дээ тийм. Юу гэж Рүүни яах вэ? Гахалч шүү дээ. Юу лээ гэж бодлоо шүү дээ. За. Хименес, Раул Хименес энэ зургийн зүгээр хамаа намайг зургууд оруулсан юм шиг байна. За 21 тоглолт бол хожигдоогүй явсан түүхэл байд юм байна лигийн тэмцээний өрөөнд. Гэхдээ Премьер Лиг гэж хэлэх юм бол 11 тоглолт хожигдоогүй байдаг юм байна. За тэр нь бол 19 оны намар өвөл бол 11 тоглолт хожигдоогүй явж байгаад юунд Tottenham Hotspur хожигдчихсан байд юм байна. За West Ham Slaven Bilic дасалжуулагчийн удирдлагаар 15-аас 16 оны үеэрт 10 тоглолт бол хожигдоогүй явсан байдаг юм байна. 15-аас 16 оны үеэрлийн 2 дугаар хагаст. За тэгээд Swansea City-д хожигдсан байд юм байна. Премьер Лигийн түүхэнд хамгийн дээд амжилт юм байна. Олон тоглолт хожигдоогүй амжилт нь. За тэгээд аврагын лигийг ирэх харах гад арай чадаагүй гэж. За Sunderland. За Sunderland-ийн хувьд бол 99-оос 2000 оны үеэрт Премьер Лигт 7-д орж исэн байдаг. За Кевин Филлипс мэрэгэн буч болдог санагдаж байна шүү. Кевин Филлипс мэрэгэн буч болдог бол санагдаж байна. За тэгээ 10 тоглолт бол хожигдоогүй байсан байна. 8-аас 11 сарын хооронд. Ер нь удирдлын ихэнд хожигдоогүй юм байна шүү дээ, тий. 11 сарын хооронд эхний 10 тойрог хожигдоогүй гэхээр ер нь за эхний 10 тойрог биш юм а гэхэд те. Ер нь эхний 10 11 тойрогт
10 хожигдоогүй байсан гэхээр баг 1-2-т явж исэн байх магадaltaй шүү дээ. Ингээ харах юм бол. За Brighton and Hove Albion-ийн хувьд бол олон жил доогоор явсан. За тэгээд 21-с 22 оны улирал 9 тоглолт дараалж хожигдоог маань боксын дээр хожоод Old Trafford-д 2 сард очиход 22 оны 2 сард Old Trafford-д очиод хожигдож байжээ. За бас чухал үед хожигдоог явсан биш 9 тоглолт тийм ээ. За Fulham. За Fulham-ийн хувьд бол 9 тоглолт юу юм байна? Хожигдоог байдаг юм байна. За зүгээр түүхэндээ гэх юм бол илүү олон тоглолт хожигдоог тоглолт байгаа. Гэхдээ Premier League 9 тоглолт хожигдоог байдаг юм байна. 8-аас 9 оны улиралд 3 хожиж 6 тэнцсэн байт юм байна. Тэгээд 7-д орж байсан. За Burnley, Sean Dyche. Sean Dyche уудлах та тийм ээ. За 33 тоглолт хожигдоогүй хожгаад Premier League руу орж ирсэн. За Premier League-т бол 8 тоглолт хожигдоогүй байдаг юм байна. За энэ нь болохоор 2018-аас 19 оны улиралд 8 тоглолт бол хожигдоогүй явсан. 6 хожиж 2 тэнцэж байжээ. За тэгээд эхлээд Spurs-ыг хоцсон. За тэгээд Newcastle 2 сард хожигдож энэ 8 тоглолтын хожигдоогүй амжилт нь зогсож байж. За ийм байдаг юм байна. За энэ бол ингээд Premier League-ийн баг тус бүрийн Premier League дэх хамгийн олон тоглолтод хожигдоогүй цуврал байна. За энэ бичлэг таалагдсан гэж найдаж байна. За энэ мэт ийм сонирхолтой факт, статистик мэдээллүүдийг тусад нь бичлэг болгож оруулахыг бас таалагдж байна. Лайк дараарай, санаа сэтгэлээ хуваалцаарай. За тэгээд иймэрхүү бичлэгүүдийг аль болох олон нэмж оруулахыг бол бодноо. Тэгээд сонирхолтой болно гэж найдаж байна. Тэгээд ямар төрлийн бичлэгүүд бас оруулах сонирхолтой санаа сэтгэлдүүдээ мэдээж бас хуваалцаарай. За тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа баяртай. YouTube-ийн маань аль биесний партнер Aura Brand-ээр ажиллаж байна.